Асуудалтай зан үйл сэдэвт суурилсан 6 хэсэг модулийн эхний хэсэгт тавтай морилно. 6 модулийн туршид бид зан үеийн хэрэглээний дүн шинжилгээний тухай, хэрхэн асуудалтай зан үйлийг тодорхойлох тухай, асуудалтай зан үйлээс хэрхэн зайлсхийх болон асуудалтай зан үйл гарах үед авч болох арга хэмжээ буюу интервенцүүдийн тухай ярилцах болно. Эхний модульд бид зан үеийн хэрэглээний дүн шинжилгээний тухай товчхон дурдж, зан үйл гэж юу болохыг тодорхойлж, зан үйлийг хэрхэн сурдаг талаар ярилцах болно. Зан үеийн хэрэглээний дүн шинжилгээ буюу ABA гэдэг нь зан үйлийг өөрчлөх тодорхой арга барилуудыг бидэнд эзэмшүүлж өгдөг шинжлэх ухааны салбар юм. Бид хил нийгмийн харилцаанд орох, тоглох зэргийн эерэг зан үйлийг нэмэгдүүлэх, мөн сөрөг зан үйл болох тантрум зэргийг багасгахад ABA-г ашигладаг. ABA дээр суурилсан интервенцүүд нь альваа хүнд, ялангуяа асуудалтай зан үйл бүхий хүүхдүүдэд тустай. Бүгдээрээ эхлээд зан үйл гэдэг үгийг тодорхойлох гээд үзье. Зан үйл гэд ярихдаа бид өөрсдийн хийж байгаа бүх үйл хөдлөлийн тухай ярьж байгаа юм. Хэрвээ та тухайн зан үйлийг үнэхээр зан үйл мөн эсгэд эргэлзэж байгаа бол мэрэгжлийн хүмүүсийн нэрлэгээр Dead Man Test буюу амьгүй хүний тестийг хэрэглэж үзээрэй. Энэ нь юу вэ гэвэл ямар нэгэн үйлийг нас барсан хүнч хийдэг байвал тэр нь зан үйл биш юм. Жишээ нь амьгүй хүн усан дээр хөвч чадна. Тэгэхээр усан дээр хөвхийг зан үйл гэж тооцохгүй. Амьгүй хүн хоол идэж чадахгүй. Тэгэхээр хоол идэхийг зан үйл гэж тооцноо. Өөр нэг жишээ дурдвал хэрвээ хүүхдүүдийг хөдлөхгүйгээр эсвэл ярихгүйгээр суу гэвэл энэхүү тестэнд тэнцэхгүй буюу зан үйл биш юм. Яагаад гэвэл нас барсан хүн ч хөдлөхгүй, ярихгүй байж чадна. Тэгэхээр бид яг ямар зан үйлийг сонирхож байна вэ? Зан үйлүүд хариу зан үйлдэл буюу respondent болон зорилготой зан үйл буюу operant гэсэн хоёр төрөл байдаг. Хариу үзүүлэх буюу төрөлхийн зан үйлийг бид удирддаггүй. Жишээ нь халуунаас болж хөлрөх, нүд хуурайсан үед нүдээ цавчих үйлдэлүүд юм. Dead Man Test-ээр бол эдгээр нь жинхэнэ зан үйл мөн боловч бид хариу зан үйлийг энэ хичээлээр авч үзэхгүй. Яагаад гэвэл ийм зан үйлийг бид хянаж чадахгүй. Тиймээс манай хичээлийн зорилго энэ зан үйл рүү чиглэхгүй байх нэ. Харин бид зорилготой зан үйл дээр анхаарлаа хандуулна. Зорилготой зан үйлийг бид ямар нэгэн болоод өнгөрсөн зүйлийн үр дагавраас суралцдаг. Зорилготой зан үйлийн нэг жишээ ээжээ гэж хэлэх юм. Хүүг ээжээ гэж хэлэх болгонд ээж нь хүү рүү харна. Цаг хугацаа өнгөрөх тусам хүү ээжээ гэж хэлэхэд ээж нь хүү рүүгээ хардаг гэдгийг суралцана. Тэгэхээр ээжээ гэж хэлхийг хүү сурч авч байгаа тул энэ нь зорилготой зан үйл юм. Бидний ярьсан зүйлүүдээр бол зан үйл гэдэг нь ерөнхий зүйл юм. Харин одоо бүгдээрээ асуудалтай зан үйлд анхаарлаа хандуулъя. Орчин нөхцөл болон соёлын ялгаанаас хамааран асуудалтай зан үйлийг өөрөөр тодорхойлж болно. Жишээ нь хоолны үеэр хүүхэд ширээ тойроод гүйж байна гэж бодъё. Гүйж байгаа үйлдэл зарим соёлын хувьд асуудалтай зан үйл байж болох боловч өөр соёлын хувьд насандаа тохирсон л зан үйл байж болно. Ерөнхийдөө асуудалтай зан үйлийг өөрчлөх амаргүй бөгөөд асуудалтай зан үйл өөрийгөө болон бусад хүмүүсийг гэмтэх аюултай. Хүүхдийн сурч боловсроход саад болж гэр бүлийн тайван байдалд нөлөөлдөг. Ийм болохоор тухайн хүүхэд болон гэр бүл нь нийгмээс гадуурхагдаж стресст ордог. Бүгдээрээ соёлын хамааралтай асуудалтай зан үйлийн жишээнүүдийг дэлгэрэнгүй авч үзье. Бэрхшээлтэй зан үйлийн зарим жишээг авч үзье. Зан үйлс нь өөрсдийн онцгой шинж чанараараа ялгарч байдаг. Бүрэн жагсаалт биш боловч бэрхшээлтэй зан үйлийг дараах дөрвөн бүлэгт хуваах гээд үзье. Биеийн түрэмгийлэл, үгэн түрэмгийлэл, сэтгэл хөдлөлөө зохицуулахгүй байх болон дагаж биелүүлэхгүй байх. Биеийн түрэмгийлэл гэдэг нь цохих, хазах, маажих болон юм шидэх зэрэг байж болно. Үгэн түрэмгийлэл гэдэг нь хит ихийг хүсэх, айлган сүрдүүлэх, хараалын үг хэрэглэх болон хүмүүсийг доромжилж хэлэх зэрэг байж болно. Сэтгэл хөдлөлөө зохицуулахгүй гэдэг нь тантрум болон зогсолтгүйгээр уйлах зэрэг байж болно. Хамгийн сүүлийн дагаж биелүүлэхгүй байх гэдэг нь оргож зүхтах болон бүх зүйлд үгүй гэж хэлэх байж болно. Өмнө нь хэлж байсанчлан эдгээр нь эцсийн жагсаалт биш бөгөөд гэр бүл бүр өөрсдийнхөө бэрхшээлтэй зан үйлийг тодорхойлж болно.
Орчин нөхцөл болон соёлоос хамаарч зан үйл асуудалтай байж болно. Тийм болохоор асуудалтай зан үйлийг тодорхойлохоос өмнө бид эхлээд шинж чанар, нөхцөл байдлыг нь харах ёстой. Бид дараах асуултуудыг асуух хэрэгтэй. Нэгдүгээрт, асуудалтай зан үйл яаж харагддаг вэ? Хоёрдугаарт, хизээ хаана энэхүү зан үйл гардаг вэ? Гуравдугаарт, тухайн зан үйл гарахад юу нөлөөлж болох вэ? Дөрөвдүгээрт, яагаад энэхүү зан үйл нь үргэлжилсээр байна вэ? Эдгээр асуултад хариулснаар бэрхшээлтэй зан үйлийг илүү ихээр ойлгож, яаж тодорхойлох арга барилуудыг олж болно. Бэрхшээлтэй зан үйлийг тодорхойлохын тулд зан үйл ерөнхийдөө хэрхэн ихсэж багасч байдгийг мэдэх хэрэгтэй. Тухайн зан үйл болоод өнгөрсний дараа юу болж байгаагаас шалтгаалan тэр зан үйл ирээдүйд давтагдах хэсэг нь шийдэгдэнэ. Тухайн зан үйлээс гарч байгаа үр дагавар болох шийтгэл оноох, урамшуулах, устгах гэсэн процессуудын дүнд зан үйл өөрөө ихсэж багасч эсвэл бүр алга болж болно. Урамшуулал нь тухайн зан үйл болоод өнгөрсний дараах үр дагавар бөгөөд тухайн зан үйлийг ирээдүйд давтагдах магадлалыг нэмэгдүүлдэг. Жишээ нь хэрвээ охин аавдаа сүү гэж хэлэх болгонд сүү өгөөд байх юм бол үүгээр аав нь охины сүү гэж хэлэх зан үйлийг урамшуулж байна. Одоо охин сүү умаар байгаа үедээ ихэвчлэн сүү гэж хэлдэг болсон байна. Хоёр дахь гарч болох үр дагавар нь шийтгэл юм. Урамшуулгатай адилгүй нь шийтгснээр тухайн зан үйл дахиж давтагдах нь багасдаг. Жишээ нь сүрэн лааны дүлд хүрээд гараа түллээ гэж бодъё. Сүрэн дараагийн удаа өмнөх алдаанаас сурсан болохоор галт хүрэхгүй. Гараа түлэх нь сүрэнгийн хувьд шийтгэл байж дараагийн удаа галын дүлэнд хүрэх зан үйл нь багасна. Өөр нэгэн үр дагавар нь бүр мөсөн устгах. Өмнөх урамшууллын үндсэн дээр байхгүй болсон зан үйл дээр устгах гэсэн ухагтгуун хэрэглэгдэнэ. Бүгдээрээ эвдэрхий цахилгаан шатны товчийг дарлаа гэж бодъё. Та хэд хэдэн удаа товчийг дарсныхаа дараа үйлдэлээ зогсоогоод өөр цахилгаан шатаар явна. Эсвэл шатаар явна. Энэ тохиолдолд таны цахилгаан шатны товчийг дарах зан үйл дахиж гараагүй учраа устж алга болсон байна. Зан үйлийг урамшуулах, шийтгэх, устгах гэсэн 3 төрлийн үр дагавраар сурдгийг бид мэдлээ. Тухайн зан үйл бидэнд юу хэлээд байгааг бас ойлгох нь чухал юм. Бүх зан үйл хамгийн багадаа нэг шалтгааны улмаас бий болдог бөгөөд үүнийг зан үйлийн функц гэж нэрлэдэг. Хүүхдүүд ихэвчлэн асуудалтай зан үйлээрээ дамжуулж юу хүснээ илэрхийлдэг. Асуудалтай зан үйлийн үр дүнд гарч байгаа үр дагавраас шалтгаалж тухайн зан үйл дахиж давтагдах хэсэг нь шийдэгддэг. Тэгэхээр асуудалтай зан үйлээр дамжуулж бидэнтэй хүүхдүүд харилцаж байгааг нь бид хэрхэн мэдэх вэ? Үүнийг бид асуудалтай зан үйлийн функц эсвэл шалтгааныг нь тодорхойлох замаар олж мэдэх бөгөөд энэ тухай дараагийн хэсэгт үзнэ. Бид асуудалтай зан үйлийн функц буюу шалтгааныг тодорхойлсны дараагаар асуудалтай зан үйл дахиж давтагдахаас сэргийлэх эсвэл бусад эерэг зан үйлийг дэмжиж урамшуулах замаар тухайн зан үйлийг орлуулж болно. Зан үйлийн зорилго буюу функцийг тодорхойлох нийтлэг хэрэглэгддэг арга бол ABC дата цуглуулах арга юм. Энэ аргын тухай дараагийн модулууд дээр үзнэ. Дараагийн модулуудад зан үйлийн 4 функц болох анхаарал хүсэх, бодит буюу биед зүйл хүсэх, зүгтаах, мэдрэмжийн функцүүдийн талаар ярилцах болно. Өнөөдөр бид зан үйлийн тухай ерөнхий зүйлс болон зан үйлийн өөрчлөлтийн үр дагаврын тухай тайлбарлалаа. Дараагийн модулуудад эдгээрийг илүү наривчлан тайлбарлах бөгөөд зан үйлийн өөрчлөлтийн талаарх өөр стратегиудыг ярина.